За бүгд найрамдах Филиппин улсад гадаад харилцааны сайдын хуваар айлчлал хийлээ. За Филиппин улстай бид нэр 1973 онд дипломат харилцаа тогтоосон. За тэр цагаас хойш бас өндөр дэд хэмжээний айлчлалууд их зөөхөн ховор хийгдсэндээ сүүлийн 40 гаруй жил бол гадаад харилцааны сайдын түвшинд бол харилцаа айлчлал хийгдээгүй. Тэгээ сүүлийн жилүүдэд бас яг хуу бидний харилцаа бас юм зогсон байдалтай байсан. За энэ жил Филиппин улсын гадаад харилцааны сайдын урилгаар энэхүү айлчлалыг хийж байна. Тэгээд энэ өнгөрсөн 50 жилийнхаа бас одоо ололт амжилт гадаад харилцаанд харилцаж исэн нөхцөл байдлаа бас дүгнжцэгнээд цаашдаа бид нар одоо ямар байдлаар энэ орчин үеийнхаа нөхцөл байдал тааруулж улс төрийн харилцаагаа илүү идэвхжүүлэх, илүү итгэлцлийг бий болгох, хамгийн гол нь иргэд хоорондын харилцаа, гадаад худалдаа, экспорт, импортыг дэмжих чиглэлээр бид яаж ажиллаж болох вэ? Хувийн хвшил аж ахуйн нэгжүүдийг хооронд нь одоо ямар салбаруудад хамтарч ажиллаж зохион байгуулах уу гэдэг зүйлийг илүү ярьлаа. Өөрөөр хэлбэл илүү одоо бодит хамтын ажиллагааг эрхэмлсэн ийм уулзалтуудыг зохион байгууллаа. За Филиппин улсын ерөнхийлөгчд бараалгаж, ерөнхийлөгчд бид нар цаашдаа Филиппин улстай 3 чиглэлээр одоо илүү төлөвлөгөө ажиллах юм болцоо байна гэдгийг гадаад харилцааны сайттай тохирсныхаа дагуу бас ярилцаж танилцуулж бас их сайхан юм ихтгэл урам зориг авсан. За Филиппинчууд бол Монгол улсын түүхийг маш сайн мэддэг, Монгол орныг бас сайн мэддэг, Монгол улсын гадаад бодлогыг бас их үнэлдэг. За хамтын эдийн засгийн хамтын ажиллагааг одоо хэдийгээр хол оршиж байгаа ч гэсэндээ хөгжүүлэх юм боломжтой юм байна гэдгийг ярьлаа. За бид нар агаарын харилцааны тухай хэлцээртэй аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах бүрэн боломжтой. Аялал жуулчлал болон үйлчилгээний салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр одоо мэрэгсэн боловсон хүчин бэлтгэхэд анхаарал хандуулж тусламж дэмжлэг үзүүлээ гэдэг зүйлийг ярьж тохирсон. За англи хэлний сургалтыг зохион байгуулах энэ чиглэлээр одоо Филиппин улс маш туршлагатай. Дэлхийд даяар англи хэлний сургалтыг бас хямд өртөг зардалтайгаар зохион байгуулдагаараа нэлээд алтартай. За бас одоо Азийн улс гэдэг одоо англи хэлний хиллэг их сайтай гэж өөрсдөө бас хэлж ирсэн. Тийм учраас англи хэллийг орон нутгийн багш нарыг чадваржуулах, орон нутгийн төрийн албан агчдыг чадваржуулах, за Филиппин улсад авчирч одоо сургах, за Филиппинээс Монгол улсад очиж ажиллах багш нарыг явуулах одоо бүрэн боломжтой гэдгийг ярьж тохирсон байгаа. За Филиппин улстай бид нар аж ахуйн нэгж хооронд бас хөдөө аж ахуйн гаралтай түүхэн эд бараа бүтээгдэхүүнийг түүхэн эдийг одоо махан бүтээгдэхүүн, лаазсан бүтээгдэхүүн, борцолсон, хатаасан эсвэл хөлдөөсөн бүтээгдэхүүнийг бид нар одоо Филиппиний зах зээл дээр танилцуулах юм бүрэн боломж байна. За эргээд одоо жимсгэн, ногоо, хатаасан жимс зэрэг бүтээгдэхүүнийг бас манай зах зээлд нийлүүлье гэдэг зүйлийг бас ярьсан. За жижиг дунд бизнесийг дэмжих талаар сонирхолтой санаа ярьсан. За Филиппин улсад Монгол улсын 2 аж ахуйн нэгж одоо ажилладаг юм байна. Нэг нь энэ дижитал зах зээл дээр ажилладаг. За нөгөөх нь бол одоо саяхан шинээр байгуулагдж байгаа бас одоо цахим орчинд бизнес хийх ийм сонирхолтой залуучууд стартапууд ирээд ингээд үйл ажиллагаагаа эхэлж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ чиглэлээр зах зээл нь бас нээлттэй байна. За захимжилтын хувьд бас Монгол улс бол илүү одоо тэргүүлж төрөнд явж байгаагийнхаа хувьд залуу стартапуудыг энэ дижитал худалдааны чиглэлээр энэ зах зээл дээр бас том хүн ам ихтэй энэ оронд бас ажиллах юм боломж олцсон байна. Энэ үе талгыг нээя гэж ингэж ярьж тохирсон. За эргээд Филиппиний одоо бизнесмэнүүдийг Монгол улсад хөрөнгө оруулах, хамтарсан одоо хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр байгуулах, хамтарч бараа бүтээгдэхүүн, нэмэн үртэг шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эргээд энэ Индонез, Филиппин гэх мэт энэ Асианы орнуудын зах зээлд гаргах, за 2 хөрштэй бас энэ гаргах ийм боломж олцсон байгааг танилцуулсныг бас хөндрөөр үнэлж цаашааж хүлээж авсан байгаа. За бүгд найрамдах Индонез улсын гадаад хэргийн сайдын урилгаар бас айлчилж байна. За бид дипломат харилцаа тогтоогоо 69 жил болж байгаа. За ирэх жил 70 жилийн ойгоо бид яаж тэмдэглэх вэ? За үнэлэлт өгнөлт өгөөд цаашдаа харилцаагаа идэвхжүүлэх юм бүрэн боломж байна. За энэ Асианы одоо гол тоглогч орн
хүн амаараа дэлхийд 4-р ордог 286 сая хүн амтай. За одоо бас дэлхийн G20-ийн гишүүн, за нэлээд том дэлхийн тоглогчдын нэг. За ингээд энэ бүс нутагтаа бол одоо хүн амынхаа тоогоор ирээдүйн хөгжлөөрөө улс төрийнхаа нөлөөгөөр бол асар том энэ улстай Монгол улсаас харилцаагаа илүү бэхжүүлэх юм зайлшгүй шаардлага байгаа. За ASEAN-д бид нар Монгол улсаас яриа хэлцээний түнш болъё гэдэг энэ санаачлагын нотлохын зэрэгтэй бид нар энэ ASEAN-ы орнуудтай, энэ бүс нутгийн орнуудтай бүгднтэй ажиллах юм зайлшгүй шаардлага байна. Маш том одоо зах зээл байна. Зөвхөн одоо сайн ярьжсэн Филиппин, Индонез гэхтэл 400 сая хүмүүний зах зээл дээр бас монголчууд маань Монголын бизнесмэнүүд орох ийм боломж байна гэдгийг одоо нотлолоо. За Индонезийн засгийн газар бол маш сайхан саналуудыг маань хүлээж авч иргэд хоорондын харилцааг бэхжүүлээ. Хоёр талынхаа ард түмэнд ялангуяа залуучуудад энэ улсаа бас сурчилж таниулах хэрэгтэй. Цаашдаа одоо олон чиглэлээр бид нар хамтарч ажиллах боломж байна. Энийг одоо нээж гаргая гэд ингэж ярьлаа. За мэдээж Индонез улс бол олон зүйлээр их алдартай. Индонезийн зах зээлд бол бидний ноосыг одоо малын гаралтай ноос, за арьшийг бас одоо гутлын үйлдвэрүүд, за ноосыг хийвс болон бусад энэ сүлжмэл, оёмл, нэхмэл үйлдвэрүүд их өндөр хөгжсөн учраас энэ үйлдвэрүүдтэй түүхийд болгож авахыг бас их сонирхож байна. За энийг одоо манай сонирхсан аж ахуйн нэгжүүд энэ улсад бас танилцуулга хийх юм шаардлагатай. Манай улсын талаар болон манай нөөц, баялаг, за нийлүүлж болох түүхэн эдийн талаар бол мэдээлэл маш бага байт юм байна. За энэ танилцуулгыг бид нар бас өндөр дэд хэмжээний төлөвлөсөн айлчлалынхаа хүрээнд зохион байгуулъя гэж ярьж тохирсон. За 70 жилийн ойг тэмдэглэх хүрээндээ бид нар ерөнхийлөгчийн төвчний айлчлалыг зохион байгуулъя. За энэ үеэр урлаг, соёл, боловсрол, бизнесийн одоо хамтын ажиллагааныхаа хүрээнд Монголын өдөрлөг, за Монгол улсад одоо Индонезийн өдөрлөгийг зохион байгуулъя гэж ярьж тохирсон. За аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих хүрээнд хоёр орны иргэдийг харилцсан визэс чөлөөлөх асуудлыг ярьж үндсэндээ улс төрийн шийдвэрийг бол айлын тал ойрын хугацаанд гаргахаа хэллээ. Тэгэхээр бид нар одоо харилцсан визгүй зорчих юм боломж урдж байна. За агаарын харилцааны тухай хэлцээрийг бас ойрын хугацаанд байгуулъя гэж тохирсон. За бас нэг гол сайхан мэдээ нь бол Индонез улсад ойрын хугацаанд одоо Монгол улсад элчин сайдын яам байгуулах энэ ажлыг одоо процедурын хувьд эхлэе. За тэгээд ойрын хугацаанд бас одоо харилцсан ингээд элчин сайдын яам маань их юм боломжтой болно гэж хэлсэн байна. За энд бас энэ бүс нутагт Монгол иргэд, Монгол оюутнууд бас байна, ажиллаж амьдарч байна. За Индонез улсад манайх Монгол улс элчин сайдын яамаа эргэж нээж байгуулсанд энэ бүс нутгийнхан бол их талархлаа илэрхийлсэн. Цаашдаа энэ бүс нутагтай харилцах гол механизм бол ASEAN-ы одоо энэ санаачлага, энэ ASEAN-ы яриа хэлцээний түнш болох гол зорилгоо биелүүлэхэд манай элчин сайдын яам чухал үүргийг гүйцэтгэн. За тэгээд улс төрийн итгэлцлийн хувьд бол бид нар харилцан олон улсын түвшинд бие бинийгээ үргэлж одоо дэмжсээр ирсэн. Цаашдаа ч гэсэн одоо олон улсын сонгуулиудад харилцан бие бинийгээ дэмжиж, за үүгээрээ бид нар энэ хоёр орны харилцааг илүү идэвхжүүлэх юм боломжтой талаараа бас ярилцлаа.